За бүгдээрээ өнөөдөр хамтдаа цэцгийн тостой хамтдаа зөөлөн талах гинэ. Хамгийн түрүүнд биднэрт 3 өндөг хэрэгтэй. За жирийн хэмжээтэй дундаж хэмжээтэй өндөг байхад болно. грамм хөрөнгө, хөрөнгө баг хэрэглэж. За нэг амын халбар гарсаа тэгээд амттай дуртай бол сахар хийж жоо. За би 3 халбаагаа сахар. 3 халбаа орчим. Үүн дээрээсээ урлаа юм. За 100 мг нийлүүлж сайхан гараараа нөхчнө. Үүнийг 100 мг гутагч машинаар хийж болно. Тэгэхээр илүү бага зарцуулна гэсэн үг. За 100 мг их биетэй хатуу болоод ах юм бол 1-2 халбаг сүүр нэмж болно. За 100 мг хэлцлээ. Чанга байна. Чанга. Энэ хооронд цэцгийн тосоо гэрийн юмд сайхан хэсгэж гисэн байгаа учраас одоо түүнээсээ баг багаар аваад зураг мандаа нэмээд яв. За нэг 10-20 граммаар хийгээд яв. Зурагч машинаараа хийж байгаа бол одоо ингээд багаас дунд хурдны горимн дээр ажиллаж байхад нь одоо ингээд баг хэмжээний цэцгийн тосоо нэмээд өгнө гэсэн.
зурмандаа маш сайн уусаад гой гүлгэр зурмаг болтол нухаж өгье. Тэгэхээр тэрийг бол тэр нухалтыг хийхдээ бол нэг дор ингээд өөрчлүүлээд 10 минутаар ч өгчөж болно. За эсвэл бол нэг 2-3 минут ухаад жоохон амарч байгаад өөрчлүүлээд ухаад гэж болно. Жаахан амарчлаа одоо хөргөжлүүлээд нэлээд шингэн болно. Ахтаа бол сайн ухаад ирэхээр зурмаг чи ингээд нэг гадаргуун гоё гүлгэр болоод ирэх хэрэгтэй шүү дээ. За тэгээд ерөөдөө бидний ажил одоо ингээд дуусчихна. Үүнийг одоо дулаан газар хэмжээг нь 2 дахин нэмэгдтэл орхино. Ойролцоогоор 4-8, сэрүүн газар бол 10 цаг 12 цаг болно гэсэн. Тэлтгансан. Талтад тэгээд гадаргын юм гоё гүлгэр болчихсон. Тэгэхээр одоо болчихж байгаа л гэсэн. За одоо үнийг ингээд таглаад бүтээгээд уутлаад тийм ээ гэрээ баймдаа тавьчих. За 5 цагийн дараа зураг маань ингээ баг 2 дахин хэмжээ нэмэгдчихсэн байна. Тэгэхээр одоо үүнийг юу байна? Орой болчихсон байна. Би зургаа өдөр зурсан гэхээр одоо орой болцсон. Тэгэхээр би энийг одоо хийг нь гаргаад нэг нухчаад тэгээд савыг нь цэвэрлээд буцаагаад хийгээ хөргөчөндөө хонуулна. За тэгэхээр энийг баг хийгээд саваа угаач. За саваа жоохон туслаад идчихье. Хэрцэнга агарыг гаргаад одоо үнийгээ сайхан таглаад дуудлаад бүтээгээд хөргөчөндөө оруулчихнаа. Маргааш тэгээд үдээс хойш гэхэд талах маань бэлэн болно. За зураг маань ингээ хөргөчнөөсөө гараад ирлээ. Тэгэхээр ийм бүрхэн хэмжээ нэмэгдчихсэн. Яаж вэ? За одоо болохоор сүүлийн хөөлгөлтөө жигнэг савнд нь хийн. Тэгэхээр надад одоо ямар ч төрлийн сав байж болно. Бөөрхий, дугуй, гурвалжин тийм ээ. За тэгэхээр надад одоо ийм 2 төрлийн сав байна. За энэ арай намхандаа байна. Тэгэхээр одоо энийг нь хэрэглэх гэдэг юм л да. За саваа өртчлээд сайхан тосолчин. Цэцгийн тосоор тосолж болно, маскаар тосолж болно тийм ээ. За доторхын тосолж болно. За одоо зурмгаа гаргаж ирээ. За энэ болохоор ерөөсөө хөргөчнөөс гарч ирээд нэг 5-10 минут болоод баг зэргийн одоо гисэх маягтай болчихсон байна. Одоо би үүнийг сайхан хит хуучи. Зүгээр л шууд ингээд савндаа хийцэн ч болно. Тэгвэл би зураг авчи. Зурмагтайгаа ажиллаж байхад маш их хэмжээний цэцгийн тастай гэдэг нь одоо мэдэрсэн.
Би тэгэхээр одоо ингэ сайхан бүр хийлээд 6 бүр хийгээд ингээд тавьж ямар ч хэлбэрээр хийж болно. Ерөөсөө 3 том бүр хийгээд тавьчих болно. Нэг том одоо урт тулгаад тавьчих болно. За энэ зуурмгийг бол ерөөсөө бүхэлд нь ингээд сайхан илтэж жагаад голоор нь одоо юу жимсний чанал, нутайлаа гэдэг одоо дуртай юм хийгээд тавьчуулаад хуйлж жагаад бас тавьж болно. Ерөөсөө өөрийн дуртайгаараа их боломжтой шүү. За. Би болохоор одоо жоохон зүгээр залхуу маягтай. Өөрийнхөө хамгийн амархнаар хэмжээ болохоор зарим жоохон томчж байгаа хэрэгтэй хамаагүй. За. Ингээд зургуулангийн одоо байршуулчлаа. Тэгэхээр одоо үнийгээ таглаад бүтээгээд ууталт юм уу те? Гэрийнхээ сайхан хэмжээг нь 2 дахин нэмэгдтэл. Ер нь ингээд нэг болоод ирэхээр элт мэдэгдэн энэ өөрөө зурмагч их гоё хөвсгөр зөөлөн бараг ингээд хүчтэй дарахаар нөгөө буцаад унчихгүй гэмээр их сайхан хөөж эхэлнэ. Тэгэхээр нь бэлэн болцсон байна гэдэг одоо жигнэ. Ингээд 5 цагийн дараа зураг маань ингээд 2 дахин аль хэдийн нэмэгдээд савнаасаа бараг илүү гарч ирэх гэж байна. Тэгэхээр энээс илүү их нэмэх шаардлага байхгүй. Хитрхи их хөгөөд ирэхээр зурмаг сүүлдээ жигнэсний дараа ингээд зүсэж болохгүй их зөөлөн болчихдаг. Тийм болохоор одоо яг ийм байгаа үед нь тэгэхээр энэ үедээ бол одоо зөөлхөн өрөхгүй бол бас их хөөлт ихтэй байгаа учраас өндгөө дээр нь ингээд өрхтэй хөнгөө хандна. Тэгэхээр багс сэргэлж болно. Эсвэл бол гарынхаа өндгөөр ингээд өргөчж болно. За ер нь бол энэ талхны нэг онцлог нь бол ерөөсөө заавал шарх шүгэнд шарах шаардлагагүй. Одоо бодоо агшаагчиндаа ил плеткэн дээр аль алин дээр нь чигэнж болно. За тэгээд будаа агшаагч гал дээр, тогоо энэ төр дээр, хайрлын тогон дээр жигэнж байгаа үед бол үргэлж зурмага хийхээс өмнө саваа сайтар тослох хэрэгтэй. Тэгжээч одоо зурмагч нь бүрэн сална. Одоо үүнийгээ 180 градус өртчилж халаасан токовонда хоёр талаас нь одоо 30-аас 35 минут орчим сайхан гадар хэсгээрээ шаргалтаж эхэлтэн одоо жигнэ. За ингэхдээ зурмагч нь хэд хурдан түлэгдэх гээд ах юм бол одоо мөнгөлөг цаасаар бүтээж болно. За одоо ингээд жигнэ. За 30 минутын дараа дээгүр хэсгээрээ бараг болцсон харагдаж байна. Гэхдээ би үргэлжлүүлээд нэг 10 минут чигнэхэд төлөхгүй тул за ингээд талах маань бэлэн болсон байна. Гэрээр дүүрэн амттай цэцгийн тостой талахны өнөр өмөртөж байна. Одоо өндөгтэй цэцгийн тостой хөрөнгөний талахны нэг онцлог бол ерөөсөө халуун дээр нь задлаад идчихэж болно. Тэгэхээр одоо бид нэр ингээд шууд энийгээ хуваагаад идчихэж болно гэсэн. Маш зөөлхөн. Ийм гоё.
цэцгийг нь хараа л да. Гой зөөлхөн. Цэцгийн тос амтагцсан. Аманд ороод бутарч унсан. Их сайхан талхууллаа. Ингээд та бүхэн энэ сайхан жараа үзэм, варен, одоо шоколад тийм ээ. Төрөл бүрийн сайхан зүйлсээр илүү баяжуулаад өөрсдөө гэр бүлээрээ бариад идээрэй. Ингээд манай хуудастай хамт бичлэгийг минь одоо дагаад сайхан талах барьсан та бүхэндээ баярлалаа.